За сайн байна уу? Эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн 2006 оны төгсөгчдийн санаачилж байгаа Алтан гагнуур подкастыг хүргэж байна. За өнөөдрийн дугаарт Empire шүдний эмнэлгийн захирал анагаах ухааны магистр, клиникийн профессор Инхбатар орж байна. За цэргийн төв эмнэлгийн дүр санчилгааны их эмч Хошууч Солонго орж байна. За хоёр эмч маань хоёулаа 2006 онд төгсөн байгаа. Тэгээд нэг нь бол яг цэргийн тангарахтай яг тэ ажиллагаанд явсан ийм инхийг сахиулах ажиллагаанд явсан юмж байгаа. Нөгөөх нь болохоор хүмүүнлэгийн ажиллаар бас Африкийн олон орнуудад очиж хүмүүнлэгийн одоо тусалцаа үзүүлж тэ эмнэлгийн үйл ажиллагаа анагаахын үйл ажиллагаа явуулсан юм юмч байгаад байгаа. За тэгээд тийм болохоор та хоёрыг өнөөдрийн дугаартаа ирсэн байгаа. Тэгээд юу төгснөөхөө дараа ер нь яагаад энэ мэрэгжлийг сонгох болов те анхны ажлын гараа нь яаж эхэлсэн бэ гэдгийг эхлээд асууя. За одоо эрэгтэйгээрээ. Үгүй эмэгтэйгээс эхэлсэн. Эмэгтэйгээс эхэлж байна. Би 2006 онд төгсөөд тэгээд манай ээж өөрөө цэргийн төв эмнэлэгт насаараа 35 жил ажилласан. Хүмүүдний би нөгөө удам залгасан эмч ихгүй. Тэгээд бага байхдаа ээжийн ажил дээр их очдог байсан. Тэгээд очихоор дандаа нөгөө нэг ингээл цэрэг хувцас өмсцэн ярааталж ихсэж байгаа эмч нарыг хараад аюу гой харагддаг. Тэгээ ер нь 2006 онд төгсөөд цэргийн төв эмнэлэгт орё гэгээд хүсэлт ээжтэй хэлээл. Тэгээд ээж маань цаашаа дарга нартаа уламжлаад тэгээд тухайн үед болохоор заавал нөгөө цэргийн ангиар дамжиж цэргийн ангид ажиллаад тэгээд дараа нь цэргийн төв эмнэлэг рүүгээ шилжиж ордог тийм юутайсэн журамтай байсан. Тэгээд тэг 65 дахь ангид 2 жил ажиллаад ажлын хоорондоо дүр санчилгааныхаа эрстэнтийг хийгээд дээрээс нь офицерийнхаа курст яваад нөгөө тэслэгч цолоо аваад тэгээ 2008 онд цэргийн төв эмнэлэгтээ орж ирээд тэгээ өнөөдөр хүртэл ажиллаж байна. Инхбатар. За миний хувьд бол яг 2006 онд төгснөөс хойш ерөнхийдөө өөрийн шүдний салбарч манай шүдний салбарч нь дандаа хувийн хвшилтэй гарцсан байдаг. Тэгээд хувийн хвшлийн салбар зөвхөн одоо шүд үзхийн хажуугаар өөрийнх нь нөгөө сурсан мэдсэн зүйлдээ яаж бас хүмүүс илүү туслах вэ? Яаж одоо шүдний цоорл аюу өндөр байгаа шүү дээ. Хүүхдүүд ч гэсэн аюу цоорл мал өндөр үед. Тэгэхээр андаа манай Монгол улсад бас аюу цоорл өндөр байгаа учраас хүүхдийн асрамжийн газар одоо хорих төвүүд одоо өндөр настай ч асрамжийн газруудаар ч гэсэн аюу одоо гүний ажил хийж өөрөө санаачилж тийм хүн амтэн ч гэсэн одоо уриалждаг гэж боддог байсан. Подкастын ивент тэтгэгч Golden Tink Нүр ам шүдний эмнэлэг. Тэгээд мэрэгчлээ сонгосныхоо дараа ажлын гараа нь яг одоо эхний одоо ажлын өдөр ямар байв те тэр үед одоо бодогдчихсэн хэцүү санагдчихсэн зүйлс талаар хуваалцаач. Тухайд одоо 2006 он гэдэг чинь нэлээд бас одоогоос тэ 20 жил өмнөх үйл явдал болохоор сонирхолтой байж магадгүй. Надад бол нөгөө багасаа л ээж ажил дээр очиод ингээл нэг цэрэг армийн хүмүүсийг мэддэг болсон учраас яг юу агаал ажил жанжин штаб гэдэг нэг удирдах газараа очиод тушаалаа хүлээгээд тэгээд 7 сарын 6-нд яг наадмын өмнө тушаал гараад тэгээд тушаалаа аваад T65 дахь анги дээр очиод захирагчийн өрөөнд илтгэхгээл зогсож байхдаа ингээд би чинь цэргийн эмч болчихж байгаа юм байж таа гэд амар гоё сэтгэл төржсэн тухай үед тэгээд тэр чинь бас нэг жил ажиллаж иж офицерын курстэй явах эрх үстэй жил энгийн нэр ингээ ажиллаа. Тэгээд би нөгөө та нар санаж байгаа анагаахт байхдаа шар үстэй гэдэг гэсэн шүү дээ. Жил бол шар үстэйгээ байсан. Тэгээд жилийн дараа үсээ бодуулаад хар үстэй болоод тэгээ офицерынхаа курс шалгалт өгөө тэнцээд юугаа цолоо аваад тэгэл тэрнээс хойш одоо дахиж үсээ шараар бодуулаагүй явж байна. Тэгээд тэрнээс анагаахт байхад чинь нөгөө бүтэн 4 жил бараг шар үстэй явж байсан шүү дээ. Одоо кивиговка шиг. Тэгээ мэдээл дараа нь бодох боломж олдохгүй гэл мэдээл 4 жил явсан юм шиг. Харин тэгсэн. Тиймэрхүү дурсамж байна надад анагаах юутай бол. Ер нь миний хувьд бол яг угаасаа нөгөө оюутан байхаас ахуулаад одоо шүдний эмнэлгүүдээр сувилагчийн дадлага мадлаг гэл янз бүрийн одоо асарчийн дадлага сувилагчийн дадлага хийдэж шүү дээ оюутан байх тий. Тэгэхээр нөгөө эмнэлгүүдээр очиж хийдэг гэсэн учраас ирээдүйд орох одоо шүдний эмнэлгийнхаа сувилагчийн дадлага мадлаг гэдэг байсан. Тэгээд дадлагдж юм хийж байгаа л.
Тэгэл надад бол нэг тийм анхны өдөр нэг тийм хэцүү байгаагүй. Басаал нэг оюутан байхасаа нэг өвчтөнтэй харьцаад сурцсан байсан гэх юм уу? Тийм байсан учраас нэг хэцүү байг. Анхны цалин амьдрал төрөө хүрчээсэн үү? 2 жил цалингүй ажилласан шүү дээ. Би харин эсрэгээр амар ойрхон цалин аваад ажилд ороод юу гэнэ 7 сарын 6-нд орсон чи аванс гэл мөнгө ороод ирсэн. Тэгэл наадмаар амарч явж байгаа л эргээ ороод ирсэн чинь сүүл цалин гэл ороод ирсэн. Амар ингээд ойрхон ингээд сард 2 удаа цалин аваад айгуу гой санагдчихсан нөхөө үед бол. Миний хувьд чинь болохоор манай нөгөө захирал чинь 2 жил цалингүй ажиллаад. Тэгээ сүүлдээ одоо манай анхны хүүхд төрөөд одоо за ингээд захирлаа одоо ингээд хүүхд гарцаа одоо амьдрал мөнгө хэрэг болоод хэцүү байна гэх. Тэгсэн чи 90,000 төгрөгийн цалин өгч байгаа юм. Сард 90,000 төгрөгийн цалин гардаг л. Болгож байгаа юм чи болгодог л байсан юм да. 2 жил цалингүй одоо цалингүй 1 сар ажиллах ч хэцүү шттэ. Тэгээ тэр цаатлын тэр мотивац нь юу байв? Яаж 2 жил? Үгүй тэгэл одоо дөнгөж төгссөн байгаа шинэ юмч. За ямар ч ихлээ сайн юмч болоо юмас сурах гэсэн тийм л бодолтой байсан болохоор тэгээд дунд нэг резидент хийж байгаа. Одоо гэх ч резидентүүд шиг одоо гой цалин малинтай хангалуун байгаагүй шүү дээ. Тэгэл өөрөөсөө бор зөрхөөр л хийдэг гэсэн шүү дээ. Тэгэл яг хуу сайн юмч бол өгөх юм бол эргээгээд бас одоо би ингээд хангалуун амьдрах боломжтой юм би бас ойлгосон л гэж боддөө шүү дээ. Тий, ер нь бол яг бидний тэр цаатлын мотивац бол одоо миний хувьд гэхэд 2 жил тэр цэргийн ангид ажиллахад би ингээд эндээ дүрс ажиллагаагаар нарийн мэрэгтэй эзэмшээд би ингээд офицер цолоо авчих юм бол би ахаа цэргийн төв эмнэлэг гэдэг тэр амар том буурдгажлалын том эмнэлэгт орно гэсэн тийм нөгөө нэг юутай эрэмбэлцэлтэй тэгээ сурах одоо ингээд бүр юутай тэмүүлэлтэй тэгэж явж байсан. Тэгэхээр яг бидний яг нэг төгсөөд дөнгөж гарч байгаа яг тэр нэг 2 жил 3 жил резидент хийх хугацаа бол цаанаасаа өөрсдөө ингээд нөгөө би сурах ёстой, дэвших ёстой гэд ингээд мэрэгжлийн маань онцлог байдаг юм болов уу гэж боддог. Тэгэхээр сэтгэл зүрхний дуудлагаар л юм ч болсон. Тий, яг өөрсдөө нөгөө бүр зориож ингээд болно гэж болсон мэрэгжлээд болохоор одоогоор ч гэсэн эмчийн цалин, мөнгө, тэгээ эмчийн ажил ямар хүнд байдаг вүлээ. Яг тэрний цаана болохоор бид нэр өөрсдөө нөгөө болно гэж энэ мэрэгжлийг эзэмссэн. Дээрээс нь одоо төгснөөс хойш 20 жил энэ мэрэгжлээр ажилласан болохоор надад бол бүр үнэхээр дурлж эзэмссэн мэрэгжил болохоор тэр цалин мөнгө, тэр ажлын ачаал бол ерөөсөө нэг хамаа байдаг. Яг л өдөр тутам очиод ажиллаа хийгээл явж ивэл гоё. Подкастинг ивент тэтгэгч гоо сайхны мэс заслын юм эдэмлэг. Инхбатрын за хүмүүлгийн ажиллаар яг тий ажлынхаа хажуугаар өөрийнхөө зардлаар тий сайн дураараа Малави болон Рванда улсад очиж одоо хүмүүлгийн ажиллаар анагаахын тусламж үйлчилгээ үзүүлсэн байгаа. Тэгээд энэ талаараа энэ шийдвэрийг яагаад гаргав? Тий очоод ер нь ямар санагдчихсэн тэр талаараа хуваалцвал. За би түрүү хэлсэн нэг оюутан байхаас л бид нар ч нөгөө одоо ангаах чинь өөрөө гадаад харилцаа аягүй сайтай сургууль шүү дээ тий. Бидний одоо 90-ийн жилийн нэг сургуульд хойш сурч ирсэн. Гадаад оюутнууд их ирдэг байсан. Тэр оюутнууд дээр бас нэг гайд хийж хамт явдаг. Тэгэл оюутан байхаас нөгөө хүүхдийн хогийн зэг асрамжийн газар янз бүрийн юмнуудад явсаар агаад за ер нь өөрөө бас бие дааж ингэж хүмүүс туслах одоо тийм челленж хий гэж бодохгүй. Одоо өөрөө бас сориуд үзьгээд. Тэгээ яг хөө төгснөөс хойш би Монгол улсад аягүй олон асрамжийн газар одоо хүмүүлийн сайн ажлууд хийж исэн л да. Тэгээ одоо дэлхий рүү гараад үзье. Яа гэх юм бол одоо манай Монгол улс чинь нэг төр тасч байгаа. Байнга л хүмүүсээс тусламж авдаг шүү дээ. Бас жоохон өөрсдөө бас чаддаг чинээгээр бас дэлхийд тусч үзье л да гэдэг. Тэгж бодохгүй. Тэгэл Рванда улс руу ганцаараа яваад тэгээд тэнд бол яг манай нөгөө Солонгос профессор багш маань байсан л да. Тэр ганцаараа явахд бас арай л юу учраас тэгээд очиж ганцаараа очиод бас нэг хүүхдүүдийн шүдийг үзье. Ер нь Африк хүүхдүүдийн шүдний онцлог нь ямар байт юм бэ? Манай монголчуудынхаас Азиудынхаас ямар байт юм бэ? Тэгж бодохгүй. Тэгээд л очисэн. Тэгээд 14 онд явсан шүү дээ. Тэгээд 2018 онд болохоор Малави улс руу яг одоо эхний энийг удаа яваад бас жоохон хамтаа олцсон байгаа шүү дээ. За би ч ганцаараа яваад яахгүй юм байна. Ядаж нэг долуулаа явах юм хэрэгтэй юм байна гэл. За нэг зурагч нэг одоо хажуудаас туслах хүнтэй. Тэгээ нэг 2-3 эмч 3 совлогч байхад болох юм байна гэл. Тэгэл зэрэг нөгөө зөөврийн крестүүд манайч нөгөө зөөврийн нөгөө юнит боор буюу нөгөө өрмийн машин маань байдаг аахгүй. Тэгэл хилмил дээр бас яаж гарах уу марах уу гэж асуудлууд байсан. Тэгэл очиод бас сонирхолтой л нэлээд л өөрөөгөө челленж хийдэг юм бэл.
Ер нь тэр үед 2018 онд тэр Малавийн эдийн засгийн байдал ч гэсэн маш доогор түвшний байсан гэж ярьсан шүү дээ тий. Тэгээд тэрэн дээр яг ингээд Монголтой харьцуулахад ер нь хүүхдүүдийнх нь эрүүл мэндийн одоо тэр шүдний байдал нь ямар байсан? Тэр үед төржсэн одоо харьцуулаад бодох юм бол сэтгэл ер нь гэхдээ их сонирн бид юм л шүү дээ. Одоо нөгөө ядуу буураа оронд аз жаргалын коэффициент нь илүү өндөр байт юм бэл. Хүн ямар ч ууртаа байхгүй өргөлж инээждэг. Тэр нь бүр надад амар гой санагдсан. Сэргээр нөгөө хүний философи хурцж байгаа юм. Эд хөрөнгөчийг хүний улам ууртаа болгох юм байна гэж юм. Сэргээр одоо тент чинь за 2018 он чинь малаа ус чинь одоо дэлхийн топ одоо ядуу урлагийн төвшингээр 3-т явж байгаа юм. Одоо л 5 мавт явж л тээ 5-т явж л. Тэгэхээр одоо багш нарын цалин нэг 80 Монгол мөнгөөр 80 мянган төгрөг юм уу да. 80 мянган төгрөгөөр бол сар бол хангалттай амьдрах гэсэн. Тэг яг миний очисон чинь нөгөө Малаа улсын нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөстийн хуаран буюу Залика гэдэг дөрвөстийн хуаран байсан. Ардчилсан Конго улс, Бурунди, одоо Судан улсууд бас аюул нөгөө дөрвж ирсэн эмгтээчд хүүхдүүд. Африкт чинь нөгөө эцгийн ирэхэд бас эрэгтэйчд илүү давуу хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо янз бүрийн одоо хүчээр хийлэл бэлгийн дарамт янз бүрийн бүх зүйлүүдээс цугтааж ирж байгаа учраас тэр дөрвс 55-аас 50-55 мянган эмгтээчд хүүхдүүд дээр л тулж ажиллая гэж бодсон байхгүй. Тэгэл тэнд чинь цаа нэг 5,000 орчим эмгтээчд хүүхдүүд доохтой байгаа шүү дээ. Яг тэгээд тиймэрхүү л. Ялангуяа шүд дэмчин тэр чин доохын асуудал бол маш сайн хянуур байхгүй болохгүй гэсэн үг шүү дээ. Тийм нөгөө бид нар ч нөгөө шүд авч байгаа шүү дээ. Шүд авч байгаа ариутгал халдвар гүйжүүлэлтээ бас маш чанарын өндөр түвшинд бас яаж барьж ажиллах вэ? Одоо нэг удаагийн хэрэглээнд бол тэгэл хэрэглээл хайж байгаа. Давтан хэрэглэгдэг одоо үнэтэй металл багш тоонд хөрөмж байгаа шүү дээ. Ариутгасны дараа бас баглаа боглон яаж металл шиг урахгүй шиг байлгаж явах уу? Гармаар хальтраад одоо ингээл хурмургаа ихсхийг бас үгүйсэхгүй шүү дээ. Яаж л одоо ингээд цустаа шүнс хүмүүс нүдрүү өсрөх ч юм уу тиймэрхүү асуудал байж болно шүү дээ. Монгол чинь ингээд нүрээ хамгаалдаг ч юм уу. Тэг яг сүү ихэндээ эвгүй байжсэн сүултээ сурчдаг юм бэл. Хүмүүс ч өөрсдөө нөгөө би ингээд доохт идэвэн алтар авсан шүү гэж шууд ингээд юутгаа өгдөртэй. За. Хяналтанд үүдэх хүмүүс чинь өрөөдөр шүү дээ. Тэр бол бүр энгийн асуудал байна шүү дээ. Өөрсдөө ч нэг одоо имчилгээнд явж байгаа. Эхэндээ мэдээ сэтгэл зүйн хэцүү байслаа хальтаа. Гэхдээ зарим бол баг дасцсан байгаа юм чи хүмүүстэйг адилхан юм яриад нийлдэл явж байгаа. Подкастинг нэвтрүүлэгч Сэцмэд Эмлэг. Солонгогийн хувьд яг ямар шийдвэрээр ямар тохиолдолоор цэргийн ажиллагаанд инхийг сахиулах ажиллагаанд явсан бэ? Ер нь манай зүд хүчин 2002 оноос хойш инхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Тэгээ миний хувьд 2008 онд наашаа цэргийн дэв эмнэлэгтээ орж ирчээд байж хаад Сierra-Leone улс руу анхны одоо нөгөө 250 Афганистан, Сierra-Leone, Ирак руу ингээд явдаг гэсэн баггүй ажиллагаанууд. Тэрний Сierra-Leone улс руу 6 дугаар ээлжинд нь анх удаа эмэгтэй эмч нар явж эхэлсэн баггүй. Яг миний өмнөх ээлжинд. Тэгээ би яг цэргийн дэв эмнэлэгт орж ирсэн байсан. Залуухан ч байсан. Айгуу сонирхоод тэгээ юу захирагчтай хүсэлдэг би ингээд дараагийн ээлжинд нь явж болох уу гэтгсэн чинь болно. Залуу юм чинь юу үнэхээр чи өөрөө явъя гэж ивэл арга гэрчин боломжтой гэж ивэл явж болно гэт. Тэгээд 2009 онд тэр Сierra-Leone улсын инхийг дэмжих ажиллагааны 7 дугаар ээлжинд нь үүрэг гүйцэтгэжсэн. Тэр нь болохоор ямар учиртай гэхээр 250 манай Монголоос 250 цэргийн албаагчид очиод тусгай шүүхийн нөгөө хамгаалтанд гардгийн. Тэгээ тэрний 10 нэмэгтэй цэргийн албаагчид явдیں۔ 10-аас 6 нь болохоор эмнэлгийн одоо эмч совилогч нар явж исэн. Тэгээ тэр ажиллагаа маань ингээд нэгдүгээр шатны эмнэлэг цэргийн баг дотроо зөвхөн цэргийн багийнхнаагаа үзээд ингээд яваад ирсэн ажиллагаа байсан. Тэгээд тэндээс явж ирчээр байж итэл чинь 2010 онд манайх юу хойцоо улс руу би тэр нөгөө 20 дахь шатны эмнэлэг оруулахаар болдог байхгүй. Тэгээд тэнд болохоор бас залуу тэгээд туршлагатай яг эрдэнтгийн тэр хоёулангийн харчдаг хөрвөж одоо бидний дүр санчлагаа чи өмнө нь болохоор нөгөө эхо бол эхоороо төгсдөг, эрдэнтгийн бол эрдэнтгийн нэрээр төгсдөг. Тийм байжгаад яг манайхнаас болохоор манай эрдэнтээс эхлээд эхо эрдэнтгийн хоёулангийн хараа төгсдөг болсон байхгүй. Тэгээд яг тэр 20 дахь шатны эмнэлэг рүү явхад эхо эрдэнтгийн хоёулангийн хардаг юм хэрэгтэй болоод бас айгаа
одоо ацтай ч гэх юм уу. Тэгээд тэрний нэгдүгээр ээлжээр сонгогдоод явж исэн. Тэгээд энэ нь болохоор өмнөх ажиллагаанаас ямар ялгаатай юм гэхээр хоёрдугаар шатны имлэг бүр 68 хүний бүрэлдэхүүнтэй дандаа ийм сувлагч нар очиод тэгээд тэнд нөгөө нэг содаа усад байрлаж байгаа тэр олон нөгөө нэг айгүй олон орны нөгөө цэргийн багуудын үүрэг гүйцэтгэж байгаа шүү. Тэрний цэргийн албаа хаагчид 20 дугаар шатны имлэгийн үүрэг тусламжийг үзүүлэх тийм ажиллагаа байсан. Тэгээд энэ ажиллагаан дээрээ би нөгөө англи хэл одоо тэр чинь нөгөө 9 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэхээр бас чөлөө цаг гарна шүү дээ. Тэгээд тэнд чинь бид нар чинь зөвхөн нөгөө нэг өөр орны ингээд цэргийн багуудын одоо цэргийн албаа хаагчдад үзүүлэхээс гадна тэр өөрөө тухайн тэр байрлаж байгаа кап юм уу маань бас одоо саяны хэлдгээр амар тийм ядуу буурай тийм юу тосгом одоо юу агаад байгаа байхгүй юу ухаан. Тэгээд тэнд байгаа нөгөө нэг орон нутгийн хүмүүст нь бид нар бас үзлэг хийдэг гэсэн. Өдөртөл ингээд өдөр тэр чинь 500 600 хүн ирээд ингээд очирлаа зогсож нөгөө манай эмнэлэгт ингээд орж иж үзүүлэх гээд. Тэр одоо дайн нэрвэгдээд байгаа. Тэр одоо нөгөө нэг тэр судааны Тарфур можийн одоо Кабкабия гэдэг одоо нэг тийм нэг суурьнд бид нар очиод байгаа байхгүй. Одоо манайхаар бол нэг аймагт нь очиод байгаа юм. Тэгээд тэр нь болохоор хоорондоо нөгөө нэг мөргөлдөө зөрчилдөө үүсээд ерөөсөө амьдрал нь бүр айгүй ядуу буурай тийм орон байгаа байхгүй юу хүмүүсийн амьдрал аж ахуй энэ төр нь бүр айгүй буурай. Тэгээ дээрэс нь цагийн байдал нь одоо яг ингээд ганцаараа хүмүүлэг үйлчлэгээр гүйж очиод ингээд үзлэг хийх тийм боломжгүй тийм нөгөө нэг ингээд ерөөсөө л боо шийдвэртэй хүмүүс нь ингээд гутамжаараа чөлөөтэй явж идэг дуртайгаа ингээд ерөөсөө гал нэгэл бодох боломжтой тийм цагийн байдал айгүй өндөржүүлсэн тийм газар л одоо бид нар очиж үүрэг гүйцэтгэдэг байхгүй юу. Тэгээд тэр тэнд байгаа тэр нөгөө одоо орон нутгийн хүмүүст нь ингээд бид нар нөгөө хүсэлт гаргаад одоо бид нар энд ингээд 20 дугаар шатны имлэг байрлаж байгаагийн хувьд энэ хүмүүст нэг өдөрт тодорхой хэмжээний хүмүүст үзлэг хийж өгөө гэд. Тэгээ өдөрт юу агаад нэг 100 хүнийг сонгоод 100 хүн дотроо ингээд бүр асуудалтай ингээд нэг хөгшчүүд ч юм уу эмэгтэйчүүд хүүхдүүд ер нь бол яг тэр Африкийн орнуудад тэр хөгшчүүд эмэгтэйчүүд хүүхдүүд айгүй тийм өрөвдмөр хэцүү байдалтай байдаг. Нүд галтран бүр ингээд тэгээд хүүхдүүд бол ерөнхийдөө миний ажилтнаар бол ястай нэг байгалийн шалгаралаараа л ингээд хүн болохоос биш бусдаар бол яг ингээд ерөөсөө л гизний халдвар өвчин янз бүрийн ингээд халдвар өвчнгүүдэд байнгын хүртэж идэг. Тэгээд уус амар асуудалтай, хүнс амар асуудалтай, им тариа айгүй асуудалтай. Тэгээд шумуул гэж нэг айхтар юм байна. Тэгээд одоо энэ доох бэлгийн замын халдвар өвчин гэдэг утгаараа хүүхэд ерөөсөө айгуу тийм нөгөө байгалийн шалгалтаар үнэхээр л өстой хүн болох хувьд хөөрхтэй л бол тэр хүүхэд том болоод ах шиг байгаа. Энэ тэрнээс биш бусдаар бол айгуу хэцүү. Тэгээд тэнд байгаа тэр том ингээд хоорондын одоо суурин газрын имлэг гэхэд өөрөө ингээд манай одоо нэг сум дондын имлэгээс жоо хэцүү. Тэгээд нэг 3 4 хүн л эмчтэй. Тэгээд бага цаон төрөмж байхгүй байх жишээтэй тиймэрхүү байдаг байхгүй. Тэгээ бид нар өдөрт 100 хүн сонгож аваад ингээ өдөр болгоо ингээ орон нутгийн хүмүүст эмчилгээ үзлэг хийгээд эмчилгээ хийдэг байсан. Гол нь нөгөө 2 дугаар шатны эмнэлэг зөвхөн нөгөө цэргийн багуудынхаа хүмүүст мэс засал хийдэг учраас бид нар мэс засал бол хийж чаддаггүй байсан. Шүдэг бол мэс заслаас тустай юм. Тий, шүдийг бол үздэг байсан. Шүдэн дээр айгуу сайн юм онцлог тохиолдол орж ирдэг. Нөгөө ингээ жоохон охин дагуулаа ороод ирдэг. Нилээ ингээ том биетэй хөвшин ингээд нэг ахгүй ингээ жоохон охин дагуулаа ороод ирдэг. Тэгэл нөгөө манай эмч чинь охин мохин гэдэг үзэнгүүд айгу ууралдаг эхнэр нь байх жишээтэй айгу хэцүү. Тий, тэнд ерөөсөө л ингээд тэр л хүн одоо ингээ мал хуйтай ч юм уу ингээ баян цэцгэлэн омгийн одоо ахлагч махлагч байгаа юм бол хідэн чигтэртэй байсан болно. Тий, ер нь л нэг өхөр мал ойролцоогоор хідэн нас орчимтай хүн байх юм. 12 3 та жоох охин дагуулаа орж бид нар чинь нөгөө бид нар чинь өөрсдөө 12 3 та жоох хөтлөж байдаг ш. Тэгэл хүүхдэн гэл ингээл нөгөө аав гэж ойлгоод хүүхдэн гэл ярих гэдэг уурлал яалтч нөгөө охин байх жишээтэй. Тиймэрхүү эхнэр нь байх жишээтэй. Юу тийм онцлог байсан. Тэгээ би чинь бас 3 ажиллагаанд явж ирсэн. 3 дахь нь болохоор одоо яг энэ газар орон дээр 17 онд би түрүү нөгөө хэл сурсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээ одоо энэ 20 дугаар шатны эмнэлэгт үүрэг гүйцэтгэж байхдаа нөгөө би тааж хэл сураад хэл угаасаа амар хэрэгтэй одоо энэ хэл сургуулах ажиллагаанд. Тэгээ би тааж хэл сураад ирээд нөгөө хэлний курс явж байгаа. Дараа нь миний 3 дахь ажиллагаа болохоор одоо энэ саяны энэ судаа улсад амар олон 10 хэдэн ингээд 10 баг 20 25 6 ингээд цэргийн орны ингээд цэргийн багууд ингээд үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дотор 1-р шат 2 дахь шатлын эмнэлгүүд байгаа. Тэрийг хариуцсан одоо төв штаб офицер гэж байдаг. Тэгээ тэрүүгээр очиж үүрэг
гүйцэтгээд ирж байсан. Ийм 3 янзын ажиллагаанд явж байсан. Илүү менежментийн төвшөнд. Тий, одоо миний ажиллагаа ингээд илүү л ингээд улам нарийсаал, улам ингээд албан тушаал нь өсгөөд, улам хариуцлага нь ингээд өндөрсөд явсан л тийм ажиллагаануудад явсан. Солонгогийн хувьд ингээ 3 ажиллагаанд явж байхад тий маш их одоо өөрт чинь эрсдэл үүсчихсэн баг. Тэр эрсдэл нь одоо нэг тохиолдлоос хуваалцвал. Ерөнхийдөө эрсдэл гэхээр янз бүр л дээ. Одоо янз бүрч байх нөгөө хоёр янзаар нэг талаар бол миний эрүүл мэнд байж болно. Тухайн газар орон чинь нөгөө шумуул нөгөө малярийн өвч ихтэй, дээрээс нь ундны ус муутай, хоол унд хүнс муутай гэдэг утгаараа эрүүл мэнд талаас эрсдэл аягүй өндөртэй. Дээрээс нь аягүй халуун орнууд байгаа дандаа 40-50 градусаас өндөр юу халуун байдаг. Хоёр нөгөө талаас нь болохоор энэ одоо нөгөө орнууд ч юм болохоор аягүй цагийн байдал аягүй өндөржүүлсэн тийм цагийн байдалтай болохоор хинч хизээч ингээд нөгөө нэг аюу дайралт хийх боломжтой тийм газрууд. Одоо нэг жишээ ярихад манайх нөгөө 20 дугаар шатныхаа эмнэлгийг ингээд тэр КПКБ-д очиод ингээд байгуулсан. Барьж байгаа хгүй. Манай урт талд нь болохоор Жордны цэргийн баг, манай баруун талд нь болохоор Ирвандагийн цэргийн баг. Манай одоо эмнэлгийг ингээд хамгаалтанд ор байж байгаа юм. Тэгтэл чинь нөгөө нэг юуныхын тухайн тэр КПКБ-га нөгөө оршин одоо нөгөө суурьнгийнх нь хүмүүс нь одоо нөгөө уурн хүрээл одоо нэг өдрөл одоо тэд нар чинь айгүй тийм юутай одоо нэг өдрөл ингэж бослогоо болоод тэр нэг амар урт нэг амар урт сэлэм шиг тийм юмнуудаа барайл ерөөсөө бөөнөрөө орилтол ингэж дайрдаг байхгүй юу. Тэгээ манай эмнэлгийн ингэж хашаач нэг юм 2-3 давхар нэг торон юм хашаа хийсэн. Тэрлөө ерөөсөө ингэж дайраал юу агаад бүр орилтол ингэ амар олноороо цуглараа дайрж орж ирж исэн тохиолдол гарч ирсэн. Тэгэл юу юугүй л ерөөсөө тэр нэг амар урт сэлмэнд ингэж айгүй эртээ юм бэлээ. Тэгэл ерөөсөө чавчаал ороод ирдэг. Тэгэл Ирвандагийн цэргийн багийнхан чинь нөгөө манай хамгаалтанд байдаг учраас эдгээр чинь өндөржүүлсэн бэлэн байдал аваад дахиж ирээл яалтчгүй тэгэж дайрж орж ирж байгаа хүмүүс рүү нөгөө нүүбийнхаа дөрмийн дагуу анхааруулаад ч нэмэр байхгүй бол тэгэл гал нээж байгаа юм чи шууд. Тэгээ тэр чинь бүр холио мантан болчихоо. Тэр хүмүүс чинь бид нар лөө нөгөө сэлбэрээ ингээд дайраад орж ирж байгаа имлэг рүү. Тэгтэл чинь нөгөө Ирванда чинь нөгөөдөлд чинь буудчихж байгаа. Тэгэнгүүт нөгөө буудсан шархацсангуудаа буцаага бид нэр өөрсдөө тусламж үзүүлээд эхэлж байгаа юм гэхчрээтэй. Тэгээ яг ингээд цагийн байдал, аюулгүй байдал талаас айгүй эрсдэлтэй. Тэгээд ийм аюулгүй байдал эрсдэлтэй учраас бид нар заавал хамгаалтанд ор байдаг байхгүй. Одоо хүмүүнлэгийн үзлэг хийгээд игээ сая нэг баг бүрдүүлээд ингээд шууд очиод дөрвөсдийн харан дээр үзүүлсэн гэж байгаа бол бид нар тэгж нөгөө одоо тэр цэргийн базаасаа зүгээр л ингээд гүгээ гарах ирэх байдаггүй. Заавал тэр том нөгөө битэр ингээд янз бүрийн нөгөө буута шийдэмтэй цэргүүдэрээ хамгаалуулж иж тухайн тэр очих газараа очиод тэр хүмүүнлэгийн үзлэгээ явуулчаад буцаад юундаа ирдэг. Цэргийн бааз дээрээ ирэх жишээтэй. Тэр хувцастай болохоор бас тэгж модох тий. Буцаа солих уу? Ерөнхийдөө нөгөө нэг одоо ингээд цэргийн багууд байрлаж байгаа тэр газрууд өөрсдөө нөгөө айгүй өндөр цагийн байдал хурц одоо нөгөө нэг цагийн байдал нь айгүй тийм ширүүн газруудад л цэргийн багууд байрладаг учраас юу хахал заавал хамгаалт байхгүй. Подкастинг ивент итгэгч цагаан уул эмэгтэйчүүдийн эмнэлэг. Одоо ингээд хүмүүс дайраал ороод ирэхэд бол бас л хүнд юм ботогдно байлгүй дээ. Тэр би одоо ер нь хэрэггүй ажиллагаанд явдаг байч ч юм уу тий. Тиймэрхүү шантрах тохиолдол. Ер нь ажиллагаа чи өөрөө айгүй хүний шанцыг бас сорьсон л ажилладаг. Эндээс онгоцонд суугаад нисээд тэнд очиод миний эхнийх 6 сар байсан, дараагийнх нь 9 сар, дараагийнх нь жилийн хугацаатай явж байгаа. Яг тэр хооронд бол ерөөсөө л Монголоо маш их сана. Ерөөсөө л өдөр болгон цаг тутамд айгүй их эрсдэлтэй байдаг учраас эргээд Монгол руугаа нисэх тэр мөч амар гоё. Эргээд Монголдоо буух тэр мөч хамгийн гоё. Тэгээ Монголын агаар тасархаа. Их хотрын шантарсан үе байгаа юу тэр. Ер одоо шантарсан байхгүй. Буцаж ирэхдээ ер нь бас рисктэй үед бол рисктэй бас бид нар ч нөгөө хамгийн дээдлэл 18 хоног явж байгаа шүү дээ. Ирж очихдоо 2 хоног онгоцсонд очингуудаа 14 хоног, 10-аас 14 хоног яана үзлэгийн хийн зохион байгуул гэж явж байгаа юм чинь. Тэгээд ямар мэдээж нөгөө ерөнхий рискүүд бол байгаа шүү дээ. Малариагаас ахуулаад. Тэгээд 2-3 данжин орон нутгийн нислэгч нь бас их эвгүй байлээ. Орон нутгийн Африкийн орон нутгийн нислэгт суусан чи бас газарч чадахгүй 4 удаа газарч чадахгүй. За. Сүүлдээ бүр цаа одоо ингээл заавал гэл дэмжигнэл амар хөнгөн онгоцтой бүр ингээд хамт ингээд хийсэж байгаа юм гэдэг юм чи. Тэгээ манай хамт явж исэн юм чимчтэр өөлж мөөл айлга алдсан. Тэгээ гайгүй. Аха.
Тэгээ ер нь бол яг эрсэлгээ бид тэдэр чинь анханаас нь та нар боломжтойгоор байгаараа ийм тийм хэлсэн чинь Саут Африкагаар дамжаад явцсан чинь өөрсдөө би очиж байгаа газараа судалж байгаа шүү дээ интернетээр. За Google дээр Саут Африк ямар байт юм бол гэж асуусан чинь. Ерөөсөө гудамжаар буутаа хүмүүс явж идэм байна. Бэлэн мөнгөө гаргаад хэрэггүй шүү гэж хоорондоо ярьж байгаа байхгүй. Дөнгөж яриад онгоцоос буусан чинь бүгдээрээ онгоцныхаа дэрээ алга болгочихлоо яг. Ингээ унжуулсан ингээ явжсэн чинь хүүш миний дэрийг хулгаалцсан байж тэгсэн. Яана ямар хайвын бигээс юмнуудаа хэмгэлээрээ гэлээ. Гэтэ өөрсдөө алга болгосон ч гэж магадгүй л тэтгэл. Энийг л тэгэл малаараа тусчул яах вэ гээл. Тэгээ үйл ажиллагаа хийж гисэн амар одоо мох гэл. Тийм их асуудал байгаа л. А мэдээж ус бол жоохон асуудалтай л юм бэл. Мөс зүс хэрэглэхээс санаа зовно шүү дээ. Ямар ч усыг хөлтөөцсөн юм байна. Тийм баг тийм. Тэгэл тэгээ дандаа хвчлээ өөрөөсөө ингэ цэвэр ус мус авч судалж авч байгаа л. Тэгээд буцаж ирээд ер нь бодож байхад хамгийн одоо өөрт чи үлдсэн. Монгол хүн тал нь юу байсан? Монгол хүн босонд бол яастай. За хичнээн утаатай байсан ч гэсэн хичнээн асуудалтай байсан. Йоо Монголд бас төрсэн Монгол орондоо ямар гоё юм бэ л гэж бас тэр чи бас дөрөвсний хооронд амьдарж байгаа хүүхдүүд энийг зүйл нь одоо эрхчлөө байхгүй. Гараад гарчгаар тэр чи хууль бусаар цагаалж байгаа юм болоо шууд баримтлагдаад хүчээр натурын буцаан штэ. Тэгэхээр тэр тухаарандаа л байх байхгүй. Тэгэнгუთ би нэг хүүхдтэй уулз тэгээд яангууд Франц, Англи, Испани, Герман одоо өөр хятад сурч байгаа гэж. 15 та хүү. Тэгээ эрт гэр мөрлийн унтраач штэ. Төгс ярина. Тэгээ тийм хилтэй боловсон хүчин тийм зүгээр ингээл гарчдаггүй ингээл байж байгаа. Ингээл өөр хөгжмөр үүдэг би гармаар ана гэж хэлдэг. Тэгэхээр чин бидэрт бүх боломж нь байгаад байна. Одоо манай нэг хамт явсан ажил зарим Африк авах гад паспорт авч байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр чин шал өөр мэдрэмжтэй өөр төв яваад өөр оронд очиод үзээд ирэхээр одоо өшөө илүү хөлмөрлөх хэрэгтэй юм. Өшөө илүү сурах ёстой юм байна гэдэг тэр мотивацийг аваад ирж байгаа. Ер нь Монгол төрсөнд л маш их баярлал яваад амар азтай юм байна гэдгээ л мэдэрч ирдээ. Дайнгу. Тий, ерөөсөө л ямар азар монгол хүн болоод хүрсэн юм бэ гэл. Ер нь Монголын байгаль цагаагаар тэгэл салхин хүртэл бүр өөр ирэхгүй бодогддог тэр чинь амар халуун. Монголын салхи чинь нэг эсгэрнгүүт ингээд шулдаг гэж ярьдаг штэ нэг ингээд салхилал нэг гоё мэдрэмж төрдөг штэ. Тэгээд Африкт ч юм бол зүгээр л пүнк гэл. Яг ингээд хамгийн анх нисгэж чи ерөөсөө л эндээс би 2 сард ингээд бид нар түрүүн шантардгүй гэж суучихсан шүү дээ. Шантрах тийм хэрэг байдаг байхгүй. Яагаад гэвэл бид нар хост хангарахтай, цэргийн хангараг өргөчин, дээрэс нь эмчийн хангарахтай. Тэгээд юу ажиллагаанд явхаас өмнө энд ерөөсөө 2 сарын бэлтгэл хийдэг байхгүй юу? Маш их ачааллыг авч цэргийн бэлтгэл хийчээд тэгээд тийшээ нисч очдөг. Тэгээ одоо жишээ нь 2009 оны миний анхны ажиллагаан дээр гэхэд өвлийн бэлтгэл байсан. Би энд 11 12 сард өвлийн өвдөнд 5-7 бэлтгэл хийчихэнгөө те нисээд 1 сард евро Серлеонд ерөөсө бүг гэл ингээл онгоц онгонгууд л үүдээс амар халуун бөхчüm байгаа. Эрсдэс өөр юмс. Бүр эрсдэс хасах 30-аас нэмэх 40 руу ингээд буучж байгаа байхгүй. Тэгээд цагийн зөрүүнд бас 12 3 цагийн зөрүүтэй. Тийм газар очиж чинь. Тэгээ хоол унд нь өөр. Тэгээ дээрэс нь тэр чинь нэг юм малярын заавал эмээ уун тосоод үрхэн хамгаалтын тороо зүүн тэгээ оройн зүгээр л тороо онхорхол унтчих юм бол энд тэнд ингээд шумал хацчаа босоод ирнэ. Заавал торон дотроо орж хөгжим гэдэг болж мөршиг унтна. Тэгэл ерөөсөө бүх юм айгу диктатуртай явж ижил өөрөө ч диктатуртай байна. Цэргийн баг гэдэг чинь өөрөө ч айгу том диктатуртай бэжэж тэнд буцаад бүрэн бүрэлдэхүүнээрээ буцааж ирнэ. Тэгэхгүй бол тэгээ талаар нэг тараагүйгээд дэвид амир сэтгэс хэсүүлэл эсвэл өвчин тусгаас хэсүүлэл тэгээд эрсдэл айгу өндөр. Яг нэг ядуу орон гэдэг утгаараа бас мөнгөнд дэвсгэрт бас сонирхолж ярих. Би нэг зах дээр очиод манайхаар 8 шарах штеп. $100 $100 задлуулчаад ирээд нэг явж байгаа штеп найзтайгаа одоо гайдтайгаа явж байгаа. Буцахтаа ингэ нэг үрвчээр дүүр мөнгөтэй ирж байгаа. Тийм ханшин тэгэж онцсон. Тэр нь айгу сонирхолтой санагдчихсан надад. За манай дугаар ингээд өндөрлөх гэж тэгээд яг үзэж байгаа хүмүүстэй те бас эмч биш хүмүүс ч гэсэн зөндөө үзэж байгаа. Тэгээд тэр хүмүүс зориулаад хамгийн амархнаар амьдралдаа хэрэгжүүлж болох те яг өөрийнхөө салбарын зүгээс нэг зөвлөгөө эрүүл мэндийн зөвлөгөө өгөөч гэж хүсэе. Инхатраас. За би болохоор
Яг шүдний юмч болохоор бас нэг шүд угаалт муугаалт ярихаар бас жоохон илүүцэл Аха. байна. Зүгээр л одоо амьдрал айгу энгийн байх тусмал эрүүл мэндэл байх юм л л тийм. Жишээ нь ундах цагтаа унтъя, идэх цагтаа сайн идэх, ажиллах цагтаа сайн ажиллая. Тэгэхгүй бол манай одоо нөхцөл байдал чинь ундах цагтаа унтахгүй ажиллая гээл, идэх цагтаа ажиллая гээл. Аха. Нэг юм байран солигдсон. Чи нөгөө бас амьдралын юм маяг. Мэдээж дээрээс нь нөгөө нийгмийн эрүүл мэндийн боловсрал, хүүхэд байхад нь яаж эрүүл мэндийн боловсролыг зөв болгох уу гэдэг л чухал та. Тэгэхдээ идэх цагтаа идэх, унтах цагтаа унтъя. Зугаадах цагтаа зөв зугаацъя. Яг ингээл тийм байх юм бол хүн эрүүл байх юм байл гэж би. Одоо нэг талаас Гоё зөвлөгөө юм тий. Солонгоо юм чинь. Би яг бараг л яг адилхан дууган зөвлөгөө хэлмээр байна. Ер нь бол хүн ерөөсөө ингээд энгийн л амьдрах юм бол айгу тэрнээсээ нөгөө кафег авч айгу амар амгалан амьдрт юм байна. Тэрнийх нь үр даавар нь ерөөсөө эрүүл мэндэл дэмжиж байгаа юм байна. Хүн ерөөсөө хөрөнгө хураах ч юм уу тэг ингээд нэг юм шунхын хэрээр улам завгүй болж улам өөртөө цаг зарцуулах нь багасаад тэг тэрэндээ айгу их стресстэй ингээд өөрөөгөө эрүүл мэндэ бол улам хохироод идэм билээ. Тэгэхээр одоо нөгөө нэг одоо Улаанбаатар нөгөө алтан дүүрэн биш ажил цэцэрлэг сургууль гэр ойрхон байх гээд яг энэ дөрвөө эднэрийг ингээд ойрхон авчир тавьчаал тэгээд тэгэх юм бол өөртөө амар гой цаг гарна. Тэгээд тэр гарч ирсэн цагаа ингээд фитнес жимд ордог ч юм уу ууланд талхдаг ч юм уу ингээд эрүүл мэндэ гой дэмжиж стресс айгуу гой тайлж агаарэ. Тэгэх юм бол тэр хүнээс илүү их ингээд нөгөө үр бүтээл гардаг юм байлээ. Тэгээ би одоо яг амьдрал дээр өөрөө бас нөгөө нэг ажил гэр хоёр манай айгуу ойрхон тэгээд надад айгүй хичээлээ цаг гарч байгаа. Тийм болохоор нөгөө жим фитнест яваад тэгээ хагас бүтэн сайн заавал нэгэнд нь цаг гаргаж ууланд талхдаг байхгүй юу. Тэгээд хүн ууланд талхахаар ерөөсөө л яг уулын мод руу оронгууд тэр байгаад л ингээл уулаад бодоол явдаг юм байлээ. Ингээл уцмарт сүлжээгөө бодлол тэгэнгүүт тархитлага айгүй гоё амраад тэгээд илүү их ирч хүч аваад дараагийнхаа ямыг хийхэд ингээд айгүй их мотивац болдог юм байлээ. Тэгэхээр ерөөсөө л энгийн амьдрын эрүүл мэндэ дэмжиж ямар нэг одоо спортоор хичээлж спортоор хичээлжээ. Тэгэхээр юм бол ерөөсө тэрний чинь цаана бүхэл юм үр бүтээмжтэй л байна. За сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. За ийм гоё подкастт урьж оруулсанд маш их баярлалаа. Баярлалаа. за баярлалаа.